намайг дэлгэр мэддэг. За бит хоёрын яриа зөвхөн бит хоёрын хооронд үлдэнэ. Гэхдээ тодорхой хэсгүүд нь олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгох зорилгоор түгээгдэх юм аа. Тэгээд энэ хүү одоо үйл ажиллагаанд оролцож байгаа маш их баярлалаа. Зүгээр. За тэгэхээр сэтгэл судлаач дээр ирээ гэдэг шалтгаанаас нь хоёлаа эхлээд ингээ ярилцлага хийлээ. Болох уу? Яагаад сэтгэл судлаач дээр ирэх болсон бэ? За. Нөгөө жоохон бахад ямар нөгөө ээж амар зоддог гэсэн. Тэгэл ер нь тэрнээс болол ирээ гэж бодоод. Тэгээ ойрын үеуд болохоор тэрийг нэг хайхтар тоохгүй угаасаа би одоо гэрээсээ гараа одоо нөгөө гэр бүл зохиогоод тэгээ гараа явцаа. Тэгэхээр нэг хайхтар одоо яг уу ээж нэг зоддог байсан ч гэсэндээ нэг надад нэг хайргүй гэсэн үг бол биш, нэг актер бүр нэг нийгэм нэг ингээд юу одоо нийгэм нийтлэг байдаг ойлголт гэдэг чинь амар зоддог моддог энэ хүүхдтэй нэг анхаарал тавьдаггүй хайргүй мэргүй гэсэн үг бол биш, надад хайртай байсан. Тэгсэн ч гэсэн ингээд нөгөө тэр нэг тийм сэтгэл үлдсэн. Яг одоо ингээд жоохон бодож модол гэртээ ингээд одоо ээж аваахыг гэрт байдгүй ч гэсэн гэртээ ингээл байж чад ээж яагаад ингэдэг байсан бол одоо би хадам ээж аваа хоёр таа амьдардаг байхгүй юу. Тэнгүүд манай хадам аав ээж хоёр болохоор ерөөсөө тийм биш. Ерөөсөө тийм хүчрхийллийн арга барил ингээд нөгөө манай нөхөрт гаргаж байгаагүй. Тэгэхээр манай нөхөрч амар юм зөөл хүн тийм төлөв дарав тийм байгаа байхгүй юу. Тэгээд яагаад энэ бусдын хүн ингээ ээж аав нар ингээд зүгээр л байж болж байгаа чи яагаад ингээд манай аав ээж хоёр зүгээр ингээд надтай харилцаж болдгоо байсан бол тэгж ерөнхийд амар их боддог. Тэгээд амар ингээд ихвчлэн ингээд шүн мөн орондоо ингээд уйлж мөлөл тэрийг бодоол хямрал тиймэрхүү боллоо. Сүүлийн үед хямарч байгаа. Сүүлийн үед ш одоо энэ ерөнхийдөө нэг актер бас ботгоо болцсон. Эхлээд нэг одоо 3-4 жил болж байгаа хгүй би гэрээс гарч яваад. Тэгээ эхний нэг 2 жил бол бүр амар их байдаг гэсэн. Одоо бас арай л гайгүй. Бүр шүн алга ингээл уйлж муулал байдаг, бодоод байдаг гэсэн бол арай гайгүй болсон. Гэсэн ч гэсэн ер нь ингээд сэтгэл зүйч дээр ирэхгүй л бол энийгээ би ингээд цаашаа ингээд барилгаж ингээд ерөөсөө чадахгүй маань. Энд ингээл одоогийн одоо ажил мэргэжилт маань ч гэсэн ингээд зүгээр л өдөр тутмын амьдралд маань ч гэсэн нөлөөлөд байгаа байхгүй юу. Одоо өөрийгөө шууд чөлөөтэй илэрхийлж чадахгүй. Яг жоохон байхад болохоор ингээд би ээжд ингээд хэлжсэн л да. Намайг ингээд уралдаа шүлж идэхгүй байна, голоод байна гэд зодчихсан баггүй юу. Тэгээд тэр нь одоо иймэрхүү байдлаар өөрийгөө сэтгэл хөдлөлийг ерөөсөө илэрхийлж чаддгүй, ээжтэйгээ ярилцаж чаддгүй байсан. Тэгээ өөрийгөө илэрхийлж ерөөсөө чадхаа болцоо. Одоо ингээд нэг ажил дээр гараад ингээд ийм байж тээ гэд өөрийнхөө санааг ингээд ажил мэргэжилтэйгээ холбуулад ийм байгаад байгаа юм шүү. Энийгээ болоод ингүүл яасан бэ гэж хэлэх гэхэлэр нэг мэдээж юм шиг эсвэл би нэг хэлж болохгүй юм шиг санагдаад тэр маань ер нь тэр хав багаас л үлдсэн нэг чи өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ерөөсөө чөлөөт илэрхийлж болохгүй чамд ямар байгаа ч ерөөсөө хамаагүй том хүний өдөөс ингээ юм ярьж болохгүй гэдэгтээ хамаатай болов гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь ирэх ёстой юм байна л. Анх үгээ хэлж болох юм байна гэдэг та нөхрөөсөө сурч байсан уу? Нөхрийнхөө гэрт ирээд. Тийм. Ер нь бол тийм нэг тоглоомтой ингээд аав ээжтэйгээ цуг ингээд зүгээр байж болд юм байна. Ямар ч гэсэн хүүхдийг ингээд ямар ч хүчрхийлэлгүй ингээд амьдруулж болд юм байна. Тэгээд яг уу ингээд боссуудын хувьд ч гэсэн эцэг их нарын хувьд ч гэсэн ингээд хүүхдээ ингээд нэг тийм сул дараа хүн байгаад штэ. Тэр хүнд зүгээр ингээд юу ингээд шууд ингээд дарамт өгөөд би ингээд чамд ингээд том шүү гэдгээ ингээд чи энийг ингэж болохгүй чи яагаад энийг ингэж хийсэн бэ гэж ингэж
сөргөөр илэрхийлэхээс гадна ингээд зүгээр юу яаж болох юм бэ ингээд одоо эргээр хэлээд энийг чи ингэж хийцэн байна. Ингэж хийх юм бол зүгээрээс юм болов гэх мэтчлээ. Ямар ч гэсэн тийм хүчрхийлэлгүй байж болох юм байна. Өөрийгөө ингээд сул дараа нэгэнд ингэж зүгээр ойлгуулж болох юм байна гэдэг ямар ч гэсэн тийм нөхрийнхөө гэр бүлээс харсан. Гэхдээ тэр нь бас илүү хэцүү байд юм байна гэдгийг ч гэсэн мэдсэн. Хэцүү гэдэг нь одоо шууд ингээд тэр нэг сул дараа хүнд чинь чи энийг болохгүй штэ гэж хэлэхээс илүү ингээд тайлбарлаж өгөх нь амар хэцүү байгаад байгаа байхгүй юу. Би бас жоохон хүүхэдтэй л дээ. Тэнгүүт чинь ингээд нөгөө хүүхэдтэйгээ зөрчилдөх үе гарна. Миний үгэнд орохгүй үе гарна. Тэнгүүт чинь ингээд шууд ууралж муурлаад болчих юм ийгээд шууд тийх бол дэндүү амархан байгаа байхгүй юу. Шууд цаанаасаа ингээд гарч ирэл шууд уурлаад тийх бол амархан байгаа. Харин хүүхэдтэй ингээд тэрийг ойлгуулж хэлээд болохгүй гэдгийг ингээд ойлголцож ярилцах амар хэцүү байгаа байхгүй. За миний охоо ярилцчихэл та гуйж штэ гингүүт ингээд таашаага хараад яваадаг. Тэнгүүд манай нөхөр бол харин тэрэн дээр амар тийм охинтойгоо бол амар тийм зүгээр ингээд амар мундаг хийлгчдэг байхгүй. Би ерөөсө тэрнтэй гэж чадахгүй нэг идчихэлтэй гуйж штэ байж штэ тэгээд ингээд уулж муурлах гал за ууралж болохгүй шүү. Ерөөсө тэгж болохгүй гэл тэгэл ямар ч гэсэн илүү тэгж юу яхаас илүүгээр ингээл уурлахаас илүүгээр тэгж ойлгуулах бол хүнд амар хэцүү юм байна гэж боддог. Гэр бүлийн нөхцөлд ч гэсэн ажил дээр ч гэсэн. Нөхрийнхөө ээж автаа ингээд амьдарч эхэлсэн эхний жилээ би маш их уйлд орой олгон уйлдаг байсан гэдэгс. Аха. Нөхрийнхөө ямар ч гэсэн гэр бүлээс шалтгаалаагүй шалтгаалсан гэх юм бол энэдрийн харилцаа нь ямар гоё байд юм бэ л гэж бодож яддаг байсан. Тэгэл ээж аав манай аав ээж хоёр талаар ингээл амар хатуу шаардлага аавч гэдэг аав нөгөө хөдөө өвчдөг гэсэн болохоор яг цуг байдгүй уурхаар өгөөдөө өвчдөг. Ээж болохоор ингээд байнга ах бит хоёртой зүг амьдардаг байсан. Тэнгүүт ингээд дэвтрээ хаягдсангүй чи яагаад наятай гарч байгаа юм бэ гэх мэтчлэн бүр амар жижиг сэдвүүдээс яг ээжийн намайг ингээд зодох юм эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүртэл ингээд нэг актер их очиод байдгүй л да аав ээж дээрээ. Тэгээд ингээд очиод ингээд одоо шинэ жил цагаан сар мараар ч юм уу хаяада ингээд очингууд тэр яриа бид нар ингээд гэр бүлээрээ л цуглангууд тэр яриа л ингээд төрүүлж эхэлж миний амнаас нэг тийм гараад байдаг байхгүй юу. Тэр яриа гэдэг юм. Ингээд яа ингээл зодоол идэг гэсэн те гэл ахтайгаа ээж автайгаа ингээл ярингууд тэнгууд манай ээж бас зэргүүлээд ингээд уйлж мууллал байнга тэгэл тэргээ яриалах яагаад ингээ болчих болтгүй ингээ тэгээ ээжээс ингээд тийм уучлалт гуйх ёстой юм шиг санагдаад байт юм аа. Ээж надаас би биш нэг одоо ингээл бусад аав ээж нар ч ингээд аав өнгөрөөд өгснийхэн дараа ингээл аав ээж дээрээ очихгүй яваа ээжтэйгээ цуг байжхгүй яваа ээжийг ингээ баярлуулж явахгүй яваа гэдэг мэдрэмжтэй хүмүүс байдаг штэ. Тэгээ одоо л надаа ерөөсө тийм яриа мэрэ сонсонгууд ерөөсөө тийж ээжийг би өнгөрөөд өнгөтөд ингээд ойлгох юм болоо ардаас нь ингэж яг юу яах юм болоо ингээ харамсах юм болоо ээжтэйгээ яг байж явахдаа яг сайхан байхгүй яваа гэж бодох юм болоо гэдэг би л эргэлцдэг байхгүй юу. Ерөөсөө тэгж тийм яг актер харамсан гэж боддггүй. Тэгэл очиол яг хөө тэгэл тиймэрхүү яриамаар бол бичдэг. Тэг ямар ч гэсэн тэр мөрн буруу юм бол гэж боддог. Хамгийн анх ингээд нөхрийнхөө ээж аав гэрт ирээд амьдрахад ингээд өөрийгөө ямар шудраг бусаар хүмүүжүүлэгдсэн бэ гэдгийг харсан байна шүү дээ. Хамгийн анх зүгээр ингээд ямар асуудлуудыг гарсан чинь тэдний гэр бүл яаж шийдэж байгаа нь танд ингээд өвтгсөн бэ. Гэт энийг ингэж шийдэж болох байсан юм байна шүү дээ гэдэг хамгийн анхны тохиолдлууд тэ таныг улам хөвтгөөд байсан. Би энийг өөрөөр сурсан. Гэтэл энийг энэ өөрөөр хийж болдог байсан юм байна. Надад энэ аргыг яагаад эрт зааж өгөөгүй юм бол гэдэг үйл явдлууд нь юу байсан?
Тэгээ хадам аав ээжиндээ амьдрахад нөгөө бас манай нөхрийн дүүн бас байдаг л да. Одоо 10 жилийн яг тийм өсвөр насны хүүхэд байгаа байхгүй юу. Тэгээл ингээд яг л над шиг л юм шиг байсан юм шиг харагдаад тийм. Би яг ээжийн юу яг өсвөр наснда яаж дургууг нь хүрдэг байсан бэ гэхлээр ингээд гадуур шөнөөр амар их гарч явдаг. Тэг хичээл номоо хийдэггүй. Тэгээд тэр болохоор өсвөр насны хүүхдүүдэд байдаг л юм шиг надаа одоо ботод харагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд ээж ингээл шөнөөрөө ингээл дүүг хатам ээж шөнөөрөө ингээл явж гал орж ирэнгүүт нэг тийм нэг хайхтар зэмлэлч мэмэлдгүү ч юм уу. Тэнгүүтэл ээж болохоор миний ингээд худлаа ярьдаг ингээд мөнгө төгрөг дээр ингээд ном авах гэсэн ингээд худлаа ярьдаг. Сургалтанд сууж ингээд одоо хичээлдээ явж ирэнгүүтээ хичээлдээ явдгүй ч юм уу. Тийм юмрхүү юм дээр амар их худлаа ярьдаг. Тэгээ ээж шиг болохоор тийм тэгээд ээж болохоор амар манай ээж болохоор амар айхтар хүн байсан байхгүй юу. Намайг худлаа ярихыг ерөөсөө юу яадаггүй. Анддаггүй шууд ингээл чи багштай ч би сая ярьчлаа. Чи бол юу яагаагүй юм байна. Гэхдээ хичээлдээ бол яваагүй л байсан юм байна. Тэгэл тэр багш гэл нэг танихгүй багш ирэнгууд шууд тэр хүнийхэн дугаарыг нь олж аваад эсвэл дугуулмуугууланд явлаа гэл хөдлөөлөд мөнгө авсан байнгут ч тэр дугууланд бол чи яваагүй юм байна. Би сая мэдчихлээ багштай чи ярьчлаа. Худлаа яриад энэ чи хурж ирээ гэл тэгдэг байсан бол манай хадам аавын ээж бол зүгээр ингээ тэрийг нь мэдээд байгаа юм шиг хэрнээ нах актер тийм бүр чиг ингэж ээж манай ээж болохоор ингээл бүр ингээл амар зодож модал тэгэл зодчингууд ингээл хоёр ингээл хөх ингээд юу гой ингээд хөх алаг болчдөг. Тэгэл маргааш нь ингээл харчингуудаа ингээл хөх алаг ингээл зодчдөг багтаа гэж би тэгэл боддог байсан бол манай ээж бол ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд би жоохон байхдаа амар ингээд нөгөө амиа хорлох талаар их амар боддог. Тэгэхээр ингээд зодоод байгаа хөлөөр ч манай гэр ингээд 5 давхурт байдаг байсан. Тэрэн дээр ингээд гарц суугаал ингээд хүсэрчих юм бол яах бол ингээд тэнгүүтээ нөгөө ингээд амар их ингээд ингэж мөнгөл юу яд штэ. Нэг одоо шил мэл хутга мутгаар зүсэх ч юм уу. Тэгээд ямар ч гэсэн би бие өвтөхөөс амар айдаг. Тэгээд тиймэрхүү аргуудыг бол хэрэгжилж болохгүй. Би бол бие өвтгөн гэдэг мэдээд байгаа штэ. Тэгээд тэр чинь бүр жоохон 10-11 настай байсан ба. Тэгээд ингээд амар юу янгууд амар зодонгуудаа ингээд би ингээд нуугдангуудаа байны өрөөнд орчингууд чинь ингээд артлаас ингээд юу төлөх байны өрөөг ингээд эвдэж орж ирээ шууд ингээд гаргаж ирж мэрэл зодтолтой өрөөжлүүлэх жишээний тэгэнгүүт чинь яг өөрийнхөө амийг л хорлоо гэж боддог байсан хгүй. Тэгвэл яг сайхан болчих юм шиг санагдаад дахиад зодвол. Тийм дахиад зодвол. Тэгэл ямар ч өөрийгөө өвдөхгүй тэгээд юм уух талаар л амар их боддог гэсэн. Зөндөө уудаг байсан. Гэтэ нэг өнгөрөөгүй ямар нэг юм болоогүй. Тэгээд нөгөө нойрны ийм их уун айгүй их удаг гэдэг нь хэд хэдэн тохиолдол байгаа юм шүү дээ. Тэгээ 2 3 4 5 аваар нөгөө 3 4-ийг давхарлаад нөгөө яг зодуулсны халдаараа шүү дээ. Яг тиймэрхүү ингээ буруу юм хийчихэл зодуулсны халдаараа 3 4-ийг давхарлаад очингод нөгөө манраад байгаа байхгүй юу. Тэгээ унтаж болохгүй гэр орноо тэргэлгээл цаг нь бол уусна хэлэхгүй. Тэгээ уусна хэлэхгүй. Тэгээд юу яа толгой өвдөд юм гээд
нөгөө хуусандаа манраад ингээд унтаж мунтах гэдэг юм. Яалаа гэж унтчихээ дээ чи бас тэр зөвлөл. Тэгэл буцал үргэлжлээ. Заадах нь. Тэр тухайн үед яагаад намайг ингэж зодож байгаа юм бол гэж бодогдол тэгэл өнгөрчдөг байсан л та. Уул нь ээжийн зүгээс бол өөрийнх нь мэддэг арга нь тэр авч байгаа ингээ арга нь тэр тэгээд авч болно гэж өөрийнх нь бодож байгаа арга нь тэр л байгаа хгүй юу. Тэгсэн ч гэсэндээ нэг тийм гомдоод гэх юм аа. Дуустгүйсэн болохоор тавтагддаг байсан. Ээж их болохоор ингээл эцэс төгсгөлгүй ингээл загнаал эцэс төгсгөлгүй ингээл ус хурдаал байдаг байсан. Аавын болохоор нэг бүр амар ингээл шууд над руу тисчээл. Тэгэл ганц л шууд бүхнээ алгадаг. Тэр нь бол илүү нөгөө хүчтэй байдаг байсан. Илүү гомддог. Илүү нэг гомдох нь юу зүгээр ээжих бол ингээл үргэлжлэл яваад байдаг арай зөөлхөн байсан бол аавынх шууд ингээд тийм хүчтэй ганц удаа намайг алгадал ч юм уу болгодог. Би бол ээж болохоор ингээл та яагаад миний үгийг сонсдгүй юм басдгүй гэдэл урдаас нэг хэрэлдэж мэрэлдэл уйлж мөлөл уйлгаа зогсоож могсоо. Тэрэг байсан бол аав ингээд болж битүү уйлаатай ахыгаа ингээд загнуулаад байна гингүүт нь шууд одоо тухайн үед уйлахгүй юм болчтой ч юм уу. Тийм байдаг байсан л да. Жохон хоёр тийм харилцаанаас нэг хоёр хүүхдүүд бол нэг заримгийн маань идчихлээ ч юм уу тий. Одоо л тэр зүгээр ингээд тэр бол ингээд хоёр жоох хүүхдээ хоорондын харилцаанд бол нэг нь ах нэг нь дүү байхдаа л ингээд зүгээр ингийн юм аахгүй. Тэр нь болохоор манай аав ингээд хайгаал загнуулаад идэм байх. Хайгаал ингээд худлааж харлаж байгаа л ингээд хайгаал ээжтэй загнуулаад идэм байх гэдэг байдлаар ханддаг байсан. Дандаа тэг санагддаг гэсэн. Тэнгүүт яг ээжийн зодож хэлсэнгүйгээс үе нь болохоор яг манай дүү төрснөөс эхлээд тэл байгаа л та. Тэгээ нэг тиймэрдүү ээж болохоор дүүг илүү надаас илүү авч үзээ. Аав нь болохоор тэг ахыг илүү авч үзээд байгаа юм шиг л санагддаг. Гэ би ингэрт чи хайрлагдахгүй штэ гэж бүр яг ингэж тэрийг мэдрээд юу гэж хэлсэн бэ? Бустай амир их харьцуулагдана. Тэгээ өөрөө ч бас аав ээжигээ харьцуулна. Тэнгүүт ч бусад айлын ганц охтууд бол тэр аав ээж нэг ямар ч хэрэг халдаахгүй тэгэл хайрлал зүгээр яваад ахчих. Яагаад ингээл нэг нь болохоор ахыг ингээд ингээл нэг нь болохоор дүжид үгүй ингээд байна гэл эсвэл чи хангалттай чи сайн биш байна гэл тэгээд дээс мэтлэр амир их харцуулж боддог. Цог ингээл гараад шүн өрөө ингээл хэсэл цог ингээл муу авч байгаа хүүхэд маань ингээл зодуулахгүй байгаа байхгүй юу. Тэг чин би яагаад ингээл хоёр гоё хөх халаг болтон зодуулаад л юм бол тэгэл ямар ч аав охноо ерөөсөө тэгж зодож бодохгүй байх чинь яагаад яг манай аав намайг ингэж зодоод бэт бол гэл
бодголээс л та. Бага хата ээж аавда зодуулсан учраас худлаа ярих их гардаг байсан. Зодуулсан ингээд Болохоор найзуудтай худлаа ярих ч юм уу. Тэгж нуух, зодуулдаг гэдгээ нуух. Жоохон байхдаа аавыг л зодуул аавд ингээд зодуулсныг хизээч хүнд ярьж байгаагүй. Одоо ч нөхөртөө ярьж байгаагүй. Ээж зодуулсан аа. Тий. Нөө яг анх бол ингээд аавда хайрлагдчих аггүй үгээс амар зодуулж исэн амар санаа зовоод идэгсэн. Босод хүмүүс аав ээж нь ингээ хайрлахгүй байх чинь намайг нөхөр маань яаж хайрлах юм бэ гэж бодох юм уу? Тийм болохоор ямар ч одоо хүртэл нэг аавыг бол зодож байсан юм бол ярьж байгаагүй. Үеийн хогтууд ингээ бүгдээр аавдаа хайрлагддаг юм байна гэдгийг мэддэг байсан. Та найзууд жишээлбэл ингээд аав намайг зодсон гэдгийг мэдчихвэл яад гэж боддог байсан. Сул дорой болчих юм шиг хинч намайг хайрлахгүй бол болчих юм шиг харагддаг байсан. Тэр аавдаа хайрлагддаг гэж хүмүүст харагддаг юм. Яг тийм бодлол яг нөхөртөө л илүү гарч ирсэн л та. Цааш ингээд угаасаа аав нь ингээд нэг хайрлж байдгүй. Аав нь ингээд зодоод байт юм чи. Би ч гэсэн бодоход яадаг гэж бодохгүй гэж бодоод амар хтууд байсан. Гэхдээ бол одоо л яг нөхрөөгөө бол тэгж зодох модохоор хүн биш гэдгийг л ойлгосон. Тэгээд угаасаа тийм харилцаа угаасаа бид хоёрын дунд бол үзэж гарахгүй мэн гэдэгт бол бүр ихтэй болсон. Тэр үед юу гэж бодоод ингээд дотроо таны ээж чинь ингээд нэг орилоод ч юм уу те буцаагаад эсэргүүцээ яагаад намайг зодож байгаа ингээд тайлбар тавихаар улам зодоод идэв гэсэн гэж. Тий, чи том хүний үүдүүс юу яалаа? Юм хэллээ хэрэлтлээ. Яг үндэ надад юусоо тийм тухайн үед хэрэлдэж байгаа юм шиг санагдаг байхгүй юу? Та юу гэж бодож тэгж хэлжсэн бэ? Уулна. Та яагаад намайг ингэж зодоод байгаа юм бэ? Чин би зүгээр л идмээргүй одоо гурилтай шүлгийг юусоо идмээргүй штэ гэдэг байдлаар юм уу? Та яагаад намайг ингэж зодоод байгаа юм бэ? Та яагаад миний үгийг сонсдгүй юм бэ гэдэг ганц удаа л амар их тэгж юу яжсэн юм. Шууд хэлэх тий зөрөг гараад тэгээд та яагаад намайг ингэж байгаа юм бэ гэсэн чинь. Хүстэд тэгээд чирээд яваад байгаа байхгүй юу? 3 өрөө байрны коридор 3 өрөө байрнаас нэг галтогооноос ингээд чи яагаад миний үүдээс хэрэлдээд байгаа юм чи ингээд том хүний үүдээс хэрэлдэх юм уу гэдэг юм. Өстүүлчингүүдээ би ингээд буцаагаад ингээд түлхэхэд ингээд толгоогоо ингээд яагаад байсан л амарсан. Тэгэл тэрнээс хойш нэг хайхтар та зэ энийг чи ингээд хэрэлдэх гэж ойлгоход дахиад нэмээд идэм байх гэж бодоод ерөөсөө. Хайхтар. Заацсан дуурхаа байлцсан. Тий. Зодолоод. Таны ээжийн одоо энэ зодолт хэзээс буурсан бэ? Дүүг би харж эхэлснээс хойш одоо 11 настай болоод ээж болохоор ажилд өрдөг гэсэн декретнээс буцаагаад ажилдаа ороод тэгээ би дүү ганцаараа хардаг болцоо. Тэгсэн чинь охин мундаг зунд ингээл яхаа бит нэг хайхтар гайгүй болцсон байж гад. Тэгээ би эргээ нөгөө өсвөр насндаа очоод шөнөөрөө гарч мараад тэгээ бүр миний хичээл модцоо. Тэгээд тухайн үедээ би угаасаа нэг өсвөр насны очиход би том болоод ээж маань нэг хайхтар том бас битүү юм биш болоод тэгэл ер нь болж ирсэн байна да 15 6 наснаас хойш зодгоо байсан. Тий. Ер нь дахиад зодог. Тий. Өсвөр насны зодог байж чад. Тэгээд болсон юм байна. Та яг ингээд одоо үйл явдлын сандаг үед тэр үйл явдлаас хойш ээж надад гард хүрээгүй. Тэр 15 6 наснд болсон үйл. Нөгөө тэлээгээр ингээд зодох гэсэн чинь би урдаас нь барьж аваад ээж намайг дэлэхгүйсэн байхгүй.
Тэгэл тэр үеэс хойш тандаагүй өөр өглөж мөглөл нөгөө байдлаар. Таны хий гэсэн юм хийгээд байвал ээжт нь дуртай. Хийхэ болчвол уурлсан нь явсараа зодон болчихно. Хөө тэг яг би яагаад нэг бүрт тийм амар зодоод байдаг гэснэг нь ойлгохгүй маа. Ээж нь тэр үед одоо ингээд дүүг нь ингээд гарахаас өмнөх те тэр дүүг нь гаргасан хугацаа тэр өсвөр насны тэр үеүүдэд ер нь ээж аваа хоёр нь хоорондоо маргалдах ч юм уу? Тий. Бэс. Шүн яг бид хоёрыг ингээд сэрүүн байхад бол нэг хахт маргалддаггүй. Унтж байгаа гэж бодоод маргалдаад байсан санагдтыг. Маргалд шиг гэдэг мэддэг байсан. Тий. Ирэхээр одоо аав нь ирэхээр маргалддаг байсан гэсэн. Ээж болохоор нэг тийм тийм гэртээ бас нэг хахтар тийм гэрийн эзэгтэй бол биш. Гадуур ингээл ажил мэжлэмжүүлэл ажлынхантай найзуудтайгаа ер нь бэж сонирхолтой хүн байсан. Тэнгүүт болохоор ингээ хэдэн сар ажиллаар явж чадаж байгаа чинь ганц шүлгээ оол хийгээд байжсангүй гэж гэх байдлаар л. Ээж нь ингээд гадуур одоо ингээд ажиллаа хийгээд явж байхдаа хүүхдүү одоо баг хүүхдээ бол өөрт нь ичтэн даатгаал явдаг гэсэн. Ер нь бол та ингээд өвчин байгаа юм чинь харна. Тэгээ би чинь жоохон байсан. Тэгээ ээж намайг зоддог байсан болохоор бас дүүгээ зодно. Гэхдээ бол ээжийг ингээд эцэс төгсгөлгүй ингээд уурлаад байдаг байсан ингээд зодоод байдаг байсан. Маань л таалагддаг байсан болохоор дүүгээ болохоор чи энийг ингээд хийгээгүй ах юм бол би чамайг яг 3 4 болгоно ч гэдэг юм. Дуустдаг. Тий. Тийх байдлаар дүүгээ уйлаад байхад танд ямар санагдав? Тэнгүүтээ нөгөө бас хоёулахны үлдчихэр чинь би гармаар санагдана, найзуудтайгаа уулзмаар санагдана. Тэнгүүт чи 2 3 настай хүүхэд чинь ингээ орхио гарч байгаа юм чинь. Одоо утгалаар амар санагдав. Орхио гарчдаг байсан. Тий, орхио гарчдаг байсан. Тэгээд тагаад уйллангууд нь өөрөө амар аймхаа. Тэгээ угаасаа 2 3 настай хүүхэд яаж ганцаар гэртэй ирдэг юм бэ? Тэгээд ингээ дагаж магаад тахлаар нь уртаас нь загинждаг. Тэгж та дүү ингээд тэр үед танаас айдгийг анзаардаг байсан уу? Дүүнрийг бол тэгэл айлгаал угаасаа тий айлгадаг бол мэддэг байсан. Айлгаал одоо босчиж одоо ингээл гар мараа угаа гэд өөртөө илүү амар байдлаар дүүнрээ тааж гарч мардаг. Танаа дүү ингээд яг сүулт нь бол ингээл таны бүх занг мэддэг болоод яг хийснээр нь хийгээл танд амар болсон. Хэдэн нас хүртэл нь ер нь ингээд амар байсан сандаг. Одоо ингээд танаа дүү том болоод одоо 2 настайг ярьж байгаа шүү дээ. Хэдэн нас хүртэл таны өвгөнд дуулууртаа ороод одоо ч гэсэн амар дуулууртаа байдаг. Миний өвгнөөс өрөөсөө гардаг. Айдаг уу бас. Тийм таваадаг. Таны энэ бүхнийг хийлгэх болсон. Би угаасаа жоох хүүхэд байсан юм чинь надад ингээд ээж ингээд үлгэр дуурайл нээж тэгээд надад ээж ингэж хандж байгаа юм чинь аав ингэж хандж байгаа юм чинь би жоох хүүхэд байсан би тэрийг мэдэхгүй байсан би гарч өрмөр байсан. Тийм болохоор би дүүтэй ингэж ханддаг байсан. Тэрний бол эхлэл нь бол ээж гэж. Дүүгийнхэн буруутай байсан гэдэг. Аймаа одоо л нэг тийм аймхаа болцсон юм шиг санагдаад байхгүй юу? Ер нь юм аймхаа бас нөгөө эргүүлэл нөгөө үг мүгээ хэлхээс айдаг нөгөө багш нарынхаа өмнөөс үг мүг хэлхээс айгаад байт юм шиг санагддаг. Тэр нь яг надтай холбоотой юм шиг санагддаг. Энэ донд ингээд нэг яагаад зодуулаад байгаагаа ойлгохгүй тий. Дургу байхад нь хүчлүүлж хийлгээд тэрийг хүлэмжшүүр өгөх хандлага зодуулна тий. Ингээд дуртай зүйлийг хийх гэхээр задуулцдаг. Ээжийнхаас тэр нь жоохон санал нь зөрөөд ч юм уу тийм арай өөр байвал. Тэгэхээр ерөөхдөө бол танаа ээж өөрөө тэр цагийг чөлөөтэй сайхан өнгөрөөхийн тулд тэр боломжийг олохгүй байгаа хүмүүсийг айлгах, загнах, бүрүүнд орохгүй бол зодох. Тэгээ бүр нэг уур нь хүрэх юм бол магадгүй уураа зогсоож чадахгүй байх. Ийм асуудлаас болоод та зодуулдаг байж. Та аав хайртай хүмүүс үү? Яг тэр байдлаас бусдаар бол
Тэгж нэг зодуулж яснаас бол бусдаар л нэг яг юу яах вэ? Байнгын ингээл ах та гэж юм уу? Байнга зодод цагнаж байна. Байсан бол санагдав. Тэгээ нөгөө ээжийг ингээд зодонгууд намайг амар өмөрдөг байсан юм. Тэгээ тэгж өмөрөхт нь бол тань таатай байдаг гэсэн. Тийм. Зодуулахаа болчихж байгаа юм чи. Зодуулахаас болчихад ингээд урдуур ингээд аваар гоцтой. Ямар ч гэсэн одоо ингээд болчихлоо. Туслаа. Гэдэг бодол байсан. Тэр хоорондоо ярилцдаг баг тийм. Тий. Нэг хайтар тийм зөв мөр ярилцдаг. Ээжтэй гомдох гомдол нь ингээд дуустдаггүй тийм ингээд шалтгаанаа жилгүй, дуусахгүй, зодоол гэдэг гэсэн. Тэгээд тэр бүхнийг ингээд одоо зөв өөрөөр эмэгтэй хүн, ээж хүн тэрийг эхлүүлэхгүйгээр болтын байна гэдэг ингээд хатам ээжээсээ хараад тэгж ингээд тэгээд маш хэцүү юм байлээ өөрийнхөө хүүхдүүдээр хараад. Одоо ингээд өөрөө яг хүүхдтэйгээ харилцахаар сурсан зангаараа түгээ айлгаж ирсэн зангаараа үгүй тэгдэггүй. Охин дээр болохоор илүү их ингээ бууж өгөөд илүү их ингээл ойлгуулж эхлэх гээд л тавтаа мавтаа явах юм бол ингээд энэ охин тэгж болдгоо маа гэдэг байдлаар ихэнхдээ одоо сайн нөгөө карантины үеэр нөгөө гэрээсээ ажиллангууд илүү ингээ охинтойгоо илүү тотон болоод ярилцах тоглох цаанууд гарч ирж байгаа юм л та. Амар хэцүү шүү дээ өгөөж үлээж. Тэгээд тэрийг нь ойлгуулж хэлэх амар хэцүү. Тэгэл өөрснийх амар бол байдгүй маа шууд ингээд ойлгуулж хэлээл тайлбарлах юм. Сонсож масгүй тийшээ харчин. Тэгэл хүүхэд бас л тийм будаатай хуурах хуушуумш идэх сонирхолтой. Тэгээ шүлтэй хоол ногоотой хоол өртөө сайн байгаад байдаг. Тэгэл ихлээр бас л идэхгүй.Өөсөө 3-4 настай уулын миний охин чи хоолой чи өөрөө идэгээс тааш дээж явах яагаад ингэж идэггүй. Л өөр тийш харж үзсэн. Зөрүүд сангууд гаргадаг. Энэ үед хэрвээ ингээд яг одоо бол танаа нөхөр тусалж гээ, хатам ээж аав тусалж гээ, хэрвээ туслах хүн байхгүйсэн бол уур нь хүрэх байсан бол. Тэгээ уур хүрчээд ингэж яг ийм байдлаар ингээ ойлгуулж болдог, ийм байдлаар харилцах хэрэгтэй гэдгийг яг надад ингээ хажууд харуулж өгөхгүйсэн бол уурлал цай байдлаар явуулсан ба. Гэж боддог юм. Тэгэхээр таны ээжийг залуу байхад тэгээ зааж өгөх харуулах юм байгаагүй. Тий. Өөр туслах хүн байгаагүй учраас одоо ингээ охиндоо дүүгийн даатгаад явчихдаг гэсэн. Тэгээ болоод байдаг гэсэн учраас даатгаал яваад байдаг гэсэн. Та бас дүүгээ ганцаараа нүлтэйгээд болоод байдаг гэсэн учраас ганцаараа нүлтэйгээл байдаг гэсэн. Өөрөө болохоор тийм ерөөсөө над чиг бол төсөөгүй юм байгаа байхгүй юу? Би болохоор ээжийг зөв ингээд хичээлээс өөр ямар ч гадуур харилцаа ингээд дугуулсан ямар секс семинар би болохоор өөрөө тийм амар сонирхолтой саксны айгүй их хөдөлгөөнтэй саксны дугууланд ч явчих гал болиолын дугууланд ч явчих гал нэг дуу муунд явчих гал нэг гитартай болоод тэр гитараа тоглож сурмаар санагдал байдаг. Ээж болохоор зөвхөн л хичээлийг хийл гэдэг нь зөвхөн хичээлийг хийгээл тэгэл бусад үед нь гэртээ бай гэрээ цэвэрлэл гэдэг шаардлага тавьдаг байсан. Би болохоор өөрөө болохоор тийш тийшээ гарч зугаалмаар найзуудтайгаа явмаар гадуур зугаалал явмаар тэр нь болохоор ээж тэгж боддог байсан юм шиг байгаа. Өөрөө болохоор ингээ гадуур найз нөхдөйгөө зугаал ч юм уугалаа явцаа. Тэгж тоглож надад явж байгаа л би нөгөө хичээлээ орхигдуулаад конкурсанд сайн их сургууль авч чадаагүй. Тэгэл одоо ингэж амьдарч байгаа гэж боддог болохоор тэр алдаагаа надад нөгөө тавтуулахгүй үүднээс л тэгээд бүр хайрцаглал өөр юмд явахгүй шүү чи зөвхөн хичээл хиймээ гэл тэгсэн. Таныг анх их сургуульд ороод сургуулаа төгсгөөд баярлсан. Ямарс их сургуульд нөгөө орлоо гэж л амар их баярлж байсан.
ээж нар чинь нэг тийм хүүхдүүдээ л өрсөлдүүлээд байдсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө найзынх нь хүүхдээс илүү оноо аваад илүү гайгүй их сургуулийн анги авцсан. Тэрэн дээр амар тэгж бахархаж багталтай л тэрнгээр нэг талбайгаар дүүрэн ихний идэд орчлоо ямар мундаг юм бэ гэл. Бас амар бахархалтай гэдгүйсэн. Ээжийнхаа хүслийг биелүүлэхэд ямар байсан? Амар гоё байсан. Истэ нөгөө амар их харьцуулагддаг байсан хүн чинь тэгээд ингээд буцаагаад ингээд нөгөө хүүхдүүд хамаатны хүүхдүүдтэй ч харьцуулагдаа. Тэгэл аавын талд чинь ингээд мөсийн хуваар авсан хүн байхгүй гэлэр чинь. Аавдаа гэсэн. Мэргэжлээ дуртай юу? Мэргэжлээ тухайн үед болохоор юу ч бодоогүй нэг хайтар орцсон. Тэгээд одоо л дуртай. Одоо яг тухайн үед их сургуультаа л яг диплом хамгаалж гисэн мэргэжлэрээ одоо ажилладаг боллоо. Ирсэн дуртай. Ээж нь бол ингээд амжилттай охинтой болохыг хүссэн юм байна тий. Төрсэн цагаас. Тэр охин авсан. Зорилго билсэн. Ганц охтууд ийм олон охтуудаас илүү их анхаарал авд юм байна штэ гэдэг хизээд ээж мэдэрчсэн. Чаанс гэж хэлсэн байх та. Яг хүн ингээд юу талтай аавын дүүгийнх нь хүүхэд бас надтай чацуу надтай цуг ингээд өсөж өссөн охин байгаа л та. Тэгэл ярилцсангууд бас ээжтэй зодоолдог. Тэгээд ингээ ярилцсангууд чинь аав ингээл өмөрдөг аав ингээд аав миний охин гэл тэгдэг. Тэрс аав нь л байн ингээд өмөрдөг юм байна. Өмөрдөг юм байна л гэж бодсон. Тэгээд нөгөө хүүхдүүд чи ярилцж байхад л яг аав нэгдэг гэл. Ер нь ээж нар зодд юм байна. Аав нар өмгөөлт юм байна. Тэгэд аавгаа ингээ хангалттай өмгөөлөхгүй байсан. Онтоод тий. Яг уу ээжийг бол зодж байхад бол өмөрнө л дөө. Гэхдээ нэг бусад айлын хүүхд охтууд болохоор хизээч ингээд аавдаа зодуулж байсан гэсэн түүх бол байхгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд аав намайг амар тэр том гараараа алгадлаа гэдэг юм уу. Яа ингээд бусад айлын хүүхдүүд ерөөсөө ингээд аавдаа зодуулдгүй юм шүү дээ. Аав нь бүр тэр талаар боддог ч юм биш дээ. Тэгсэн чинь намайг аав ингээд зодоод идэм биш дээ. Гэдэг тийм байж юу. Охтууд аавдаа тэгж нэг удаа цохиулсан гэдгийг нуухай хүсдэг юм бол нэг та өөрөө нуусан шиг. Үгүй баха. Ерөөсөө тийм болов. Тэгж бол ерөөсөө боддоггүй байсан. Яг л ингээл бусад айлын л охтууд бол яг л амар ерөөсөө зодуулахгүй ингээд л байна да. Би бол ганцаархнаа манай аав тийм том юм байж намайг ингээд зодлуулж боддог байсан. Тэгэд нэг удаа болсон, хоёр удаа болсон учраас ярих болохоор ээж нарынхаа олон ууралсныг хуваалцдаг. Магадгүй аав нартаа нэг хоёр зохиолсон маш эмзэг байдаг болохоор бүгдээрээ нуудагч. Эсвэл үнэхээр зодуулдаггүй охтууд байдаг. Тийм болохоор би л надад намайг зодож үзээгүй гэх тийм хүмүүс бусдад нь бүгдээрээ тэр түүхээ хуваалцаа болчдөг. Яг тэгэхээр бүх хүн нэг хүчлийн яриаг бол ах л та. Олуулаа тоглож байгаа бол нэг нь төрүүлээд хэлнэ те. Тэнгууд бусд нь хэлэхгүйгээ шийдэн штэ. Яг тэгдэг. Эхлэл яриаг хэн хөрвүүлсэн тэрийг нь тэгэл тагаал. Тэгэхээр би тэнийг бол аав нь ганц охин гэж боддог байгаа гэж бодож. Одоо ингээд нөө хилдэг шиг тас нүрсэн. Та ээжигээ ер нь тэр үед ингээд юунаас олж их ууралж бухимддаг байсан бол гэж ер нь ярилцлага өрнүүлжсэн. Одоо болохоор ингээд тэгж мэгж ярихлаар би тэгэл юугаарч тутаагаагүй л өсөгцөн ингээл та хоёр ингээд сайн явж байна. Яг тийм бахархалтай маягаар л ээж бол бодож явдаг. Та ах хоёр ч юм бас сайн л явж байгаа л та. Яг тэр нөгөө бусад хамаатныхаа хүүхдүүдтэй харьцуулах юм бол ерөөсөө аав ээж хоёроос мөнгө төгрөг аваагүй өөрсдөө их сургуультаа ороод гайгүй төгсгөөцөн нэг мэргэжлэрээ ажиллаж байгаа.
ихтэй сургууль нөгөө аав ээжийн хувьд болох юм бол аав болохлыг нэг их сургууль сураагүй ээж болохоор дараа нь сурсан хүн байгаад байгаа шүү дээ. Тэр мэрийг бодоод бусад нөгөө бас аавын талынхны хүүхдүүдтэй харьцуулах юм бол бид хоёр нөгөө мэрэгчлэрээ гайгүй сайн ажил хийгээд явж байгаа. Дээд сургууль төгссөн хүмүүс байна. Тэгээд өөрсдөө одоо аав ээжээс ямар ч хараат бусаар өөр хин нэг яахгүй аваад явж гин. Тэгээд нэг харихтарс марсанд орж байгаагүй сайн гэж бүлээ ингээ аваа явж гин гэдэг утгаараа бол ээж бол тэр бахархдаг. Аав ээж хоёр нь бол ингээд хүүхдүүдээ бүгднгийн боловсралтай өөрсдөө чадаагүй зүйлүүдийг хийлгэн гэсэн зорилготой байсан юм шүү дээ. Гуравт гурвал ингээд. Тэр зорилгоо ингээд амьдралын зорилго шүү дээ. Бусад зорилго нь одоо тийм зорилго тавиагүй юм байна тий. Тэр нь уурлахгүй бай. Хүүхдүүдтэйгээ хамт бай. Ялангуяа таны ээж тий. Тэгээд зарим нэгэн зүйлийг хүчлэхгүй сонсъё ч тийм үү. Таны яг ингээ хүслийг манай хүүхд яагаад эсэргүүцээд байгаа юм гэд нэг сонсъё гэдэг ч юм. Тийм арга замуудыг яг өөрийнхөө ээжээс авсан ч гэсэн тэрнийг ашиглаж чадахгүй. Тэгээд тэр нэг стресс үүсгээд байгаа бухимдуулдаг өдөр тутмын нэг шийдэх ёстой асуудал данаа ганцаараа шийддэг. Тэгээ одоо ингээ хэлж штэ би энэ хоёр хүүхдээ чи өөрөө өсгсөн гэд ингээд өөртөө бүх магтаал урамшууллыг авч штэ. Тэгэхээр тэрэн дээр яалтчгүй тийм одоо танд байгаа тийм арга зам байгаагүй. Учираас яхаа мэдгүй шууд айлгаад яхаа мэдгүй шууд зодоод та тэрийг нь одоо зорилгодоо хүрэх гээд хэрвээ би ингэ зодохгүй бол энэ хоёр хичээлээ хийхгүй болчвол яана гэдэг айцаасаа болоод зодсон учраас ээжигээ хийсэн зүйлд нь уучлаа гэж бодож байна. Би таныг хизээ тайвшрах вэ гэдэг чи хэлж өгье. Гомдсон задулсан өдрүүдэд ярих биш. Тэр үед таны ээж юу амар байсан бэ? Гэдэг асуугаар. Юунаас айжсэн бэ гэдэг. Залуу хэмэгтэй тий. Тэгээд одоо нөхөртөө болсон. Тэгээд нөхрийнхөө хүүхдэд муухай харилцаатай байчих вэ тий. Охтууд маань одоо ингээд манай хүүхдүүд надаас болоод боловсралгүй болчих вэ. За тэгээд нөхрөөсөө хол байгаа юм чинь өдөр тутам туслах хүн байхгүй гэл тий зөндөө л асуудал байсан баг л та. Тэр юунд хамгийн санаа зовдөг гэсэн яг тэр үед. Яг одоо таны тэр 9 настай байгаад. Тэгээ дараа нь 11 настай болоо хүүхэдтэй болоо. Тэгээд тэр өсвөр наснд байгаад. Ер нь юунд хамгийн санаа зовдөг байсан бэ гэж. Гасгүй. Ерөөсөө тэгж бодож үзээгүй юм байна. Уул нь л яг ингээд бусдын оронд өөрийгөө 50% гээл ажил хэрэг мэрэг дээр ингээл нөгөө хүний асуудлыг шийдэж мэдэх гээл амар их яадаг байсан. Тэгээ сонсож монсол нөгөөнийхөө оронд тавиад нэрээ тийм ээ штэ гэж боддог байсан ч гэсэн ээж маань ганцаараа үлдээд хоёр хүүхдээ аваад үлдээд илүү сайн байхыг хичээжтэй гэдэг дээр ерөөсө бодож үзээгүй байсан. Тэгээ одоо болохоор би нөгөө гэд хадмаа аав ээж хоёрыг л ингээ сайн байгаад штэ гэж бодоод байгаа боловч миний хажууд нөхөр маань ингээд амар сайн байж штэ гэдэг мэдээ тал дээр бас бодож үзээгүй. Тань туслах хүн байгаа. Надад туслах хүн байгаа манай ээж л байгаагүй. Тийм байна. Ерөөсө бодож үзээгүй байсан. Яг одоо нэг хүмүүс ингээд нэг зүйлийг хараад зөвхөн нэг зүйлийн төлөө зорилго тавиад чаар бусад зүйлийг анзаардаггүй. Тэрнтэй адилхан танд нөгөө одоо нэг зүйл нь юу байх эрсдэлтэй вэ гэхээр би сайхан гэр бүлтэй. Би гэр бүлтэй л бүх зүйлээ зориулъя. Ээж аавтай ярих нь надад халамжгүй. Гомдолтой учраас хатам ээж аав шиг би тэ ийм гэр бүлтэй бүтээ гэдэг ч юм уу. Зөвхөн нөгөө гэр бүлтэй бүх анхаарлаа тавиад бусдыг нь тоохгүй. Та нэг хэлсэн шүү дээ. Хэрэг ээж аав маань өнгөрчүүл хүмүүс харамсна гэж ярьдаг надад тийм төрж зүрдэггүй гэдэг чинь таны одоогийн зорилго чинь өөрийнхөө байгаа гэр бүлийг ойлгодог нөхрөө хүүхдээ төвлөр дөрөөл болсон хатам ээж аав тэгээд энэ гэр бүлийг л цаахан чааш навч авъя гэдэг зорилго тавьчихсан байж магадгүй шүү. Тийм болохоор бусдын дэв чухал биш юм шиг харагддаг. Тэгээд танаа ээж аав хоёрт яг тэр нь яг энэ нэг хүүхдүүдээ л боловсралтай болох нь чухал болохоос биш тэр хүүхдүүдтэй юу хүсэж байгаа надад тийм чухал биш. Тэгэхээр
зорилгоо битгий хитрхи наривчлж хараарай. 5-6-аар нь хараарай. Хүн болгоны амьдрал нөө төгсгөлтэй гэдэг та мэдээлэл шүү дээ зүрхний чинь цаа. Тэгэхээр нэг хитрхи хүсч асуусууд ээж асуугаад том зорилготой хараа. Тэгэд охинд чинь гэсэн эмээ өвгийнхэн талаар танд ярих юм хэрэгтэй шүү дээ. Нэг зүйл надад ингэж итгээд бүх зүйлээ ярьж чад маш их баярлалаа. Тэнд ч гэсэн баярлалаа. Тэг сэтгэл зүйчд ингээд очиод яг ингээд буцаагаад ингээд яг ингээд үр дүн ирдэг юм болов уу гэдэг амир боддог байсан. Яг чаргагүй шал өөр үнцэг гаргаж ирээд яг ингээд яг л ингээд гогцоог нь тайлаад өгчлөө баярлалаа. Та тэгвэл учир зангилаагаа юу гэж тайлсан бэ гэдгээ дүгнээд хэлээд хоёлаа ингээ ярьцлага дуусгая тэгвэл. За. Би яг өөрийгөө буцаагаад ажил мэргэжил дээр одоо ингээд нөхөр мөхөртэйгөө ярилцахтаа юм уу? Одоо ингээд хүүхэд дээрээ аваад ярилцж явах та. Эсвэл одоо манай хадам дүү байгаа штэ. Хадам дүүгийнхээ оронд би ингээд тухайн үед угаасаа ингээд төсвөр насны хүүхэдтэй ингэж гарч ормоор байгаа, мөнгө хэрэгтэй байгаа гэж тавьдаг шиг би ээжийнхээ оронд өрөөс өөрийгөө хизээж тавьж хараагүй байгаа байхгүй юу? Тухайн үед бүр тэгэнгүүтээ ингээд манай нөхөр маань ингээд чиглүүлээд аваа явж гин намайг ингээд аваа явж гин би ингээд нөхөргүй л бол бүр ингээд би хүүхдтэйгээ ингээд хоёулахнаа үлдчихэхэд л би ингээд шоконд орж байгаа байхгүй юу? Би байж чадахгүй байгаад байгаа. Тэрэн шигээ би ээжигээ хизээч ингээд хитэн сар жил ингээд хизээч ингээд нөхөргүй ингээд өнгөрүүлцлээ. Яаж тэгч чадсан бол яаж нэр бит хоёрыг амар мундаг өсгцэн байна шүү дээ тий. За та бүхнийг бидний нэвтрүүлгийг хамтдаа байж үзсэнд маш их баярлалаа. Энэхүү зөвлөгөөний оролцогчид өгсөн 2 зөвлөмж юу? Яагаад энэ зөвлөгөө өгсөн бэ гэдэг тайлбарыг товчхон хүргэе. За миний өгсөн 1-р зөвлөгөө бол яг бага наснда ээжийн залуу дүр дээр очиод хинж туслахгүй байгаа энэ үед яагаад тэгэж их ууралж бухимддаг байсан бэ гэдгийг ойлгох гэж оролдоорой. За мөн хэрвээ ингэж ойлгож чадвал ээжтэйгээ ийм ярилцлага өрнүүлж чадах юм бол таны гомдол багасах болно гэдэг 1-р зөвлөгөө байсан. 2 дахь зөвлөгөө нь болохоор бид нэр өөрсдөө амьдралдаа гэр бүлийнхаа зорилго тавьдаг. За тэгээд ээж аавын зорилго бол хүүхдүүдэд онц сургаж сайн сургуульд оруулах байсан. За өөрийнх нь хувьд бол магадгүй одоо амар амгалан сайхан гэр бүлийг бүтээх гэдэг ийм 2 зорилго байгаа. Тэгээд бид нэр зорилгоо харахаараа тухайн зорилгоос гадна байгаа жижиг зорилгоодыг анзаарч харахаа болдог. Тэгэхээр ийм 2 зөвлөгөөг та бүхэнд би одоо амьдралын шулуун зураасан дээр харуулъя. За эмэгтэйгийн хувьд бол харамсал эхэлсэн одоо цаг хугацаа бол яг нөхөртөөгөө танилцсан энэ үеэс эхэлсэн. Одоо ингээд ээж аавдаа загнуулаагүй, зодуулаагүй өсдөг ийм боломж байдгийн байж тээ гэдэг нөхрөөсөө олж хараад өөрийнхөө ээж аавд гомдох гомдол бий болсон. Тэгэхээр энэ хүү гомдлыг арилгахын тулд одоо яг ээжийнхээ оронд өөрийгөө тавьж үзээд за тэгээд тэр үед би одоо их уурлах байсан болов хинч надад туслахгүй байхад би ямар ааш араншан гарах байсан болоо гэдэг ийм төсөөллийг бүрдүүлээд үзээрэй гэд ийм даалгавар өгсөн байгаа. Тэгээд яг бага насны хүүхдүүдийн хувьд бол том хүмүүсийн насны хүрсэн хүмүүсийн хийгээд байгаа үйлчлүүдэд тайлбарыг ойлгохгүй болохоор өөрсдөө тайлбар гаргаж ирдэг. Жишээлбэл аав намайг хайрлахгүй болохоор ингэж чанга зогсон. Ээж намайг хайрлахгүй болохоор дандаа ингэж зодтолтой үргэлжлүүлээд идэг юм байна гэдэг ийм тайлбаруудыг өгдөг. Тэгэхээр яг ийм үеүүдэд хэрвээ одоо та хүүхдтэй уурж бухимдаж байгаа бол насны хүрсэн хүмүүст уур бухимдалтай өдөр байдаг, заримдаа сэтгэлээр ундаг гэдэг яагаад ийм үйл явдал болсон бэ гэдэг тайлбарлаж өгөх нь маш чухал. Хэрвээ та тайлбарлаж өгөхгүй бол хүүхэд өөрөө би л буруутай юм байна гэдэг тайлбарыг олж авдаг. Тэгэхээр одоо яг бага насны хүүхэдтэй байгаа эцэгчүүд маань бас эндээс анхаараарай. За хэрвээ танд ээж аавтай гомдох гомдол байдаг бол тэр үед яагаад ээж нь аав нь ингэж ууралж байсан бэ гэдэг асуултанд хариулах гэж оролдож үзээрэй. Хэрвээ хариулж чадахгүй бол ээж аваагаа сонсоод түүхийг нь сонсоод үзээрэй гэж хүсье. Та бүхэнд энэ хүн нэвтрүүлэгтээ хамт байсанд маш их баярлалаа.